Сайн бацгаана үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Олоодлын такси шоу нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн зочноор та бүхний сайн мэдих тусгай салаа киноны сүлд буюу жүжигчин Алтан уяг оролцож байна. За энэ өдрийн сайн бацгаана олоодлын үзэг үзэж байгаа нийт одоо зорчигч тээвэрч одоо жолооч та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Сүлд маань өдөр таксиний жолооч хийх байгаа. За тэгээд сүлд маань одоо хэдэн жил машин барьжээд ер нь хэр дуршлагтай жолооч вэ? За 2006 онд анх жолоо төгсөж ирсэн. Тэгээд яг тэрнээс хойш бараг тасралтгүй шахуу жолоо барьлаа. Тэгээд халтуурыг бол бас хийж ирсэн. Оюутан байх цаг ахуудаа бас халтур зөндөө хийж ирсэн хүмүүстэй бас яаж харилцуул те. Бас зүг байдаг тэр талаар бол яг нэлээд мэдлэг байгаа. Тэгээд өнөөдөр ямар азтай зорчигч надтай таарч асуултанд хариулж бас азтан болох вэ гэдгийг одоо хамтдаа тун удахгүй өдөр хамтдаа харцаа боллоо. За тэгэлгүй яах вэ? За тэгээд галтуурчин сүлд гэдэг байгаа шүү. Сүлд маань одоо хүн таксинд суулгаад мөнгө авдаг байсан бол одоо өнөөдөр галтур хийгээд мөнгө өгнө шүү дээ тий. За тэгээд өнөөдөр ямар зорчих сүлдтэй мань таарч одоо хичнээн асуултанд хариулж хэдэн дөрөг очихыг бүгдээр харцгаая. За галтур гүлэн. За тэгээд зя хамгийн ихч одоо хин та таарах юм л доо. Өнөөдөр бол гадаа их хүүтэн байна. Тийм болохоор хүмүүс бол такси авах нь илбэглэлтэй. За тэнд нэг настай их харагдж байна. За тэр их чиглэл аавна да. Урд бол хоосон такси явж байгааг нь харах юм бол бас урдоор нь орж алалцчихээс бас таксиг гэдэг чинь бас тийм ч амархан зүйл биш л дээ. Хүн олдохгүй хоосон яваад байвал хэцүү. Гэхдээ бол өнөөдөр бага асуулт хүмүүс буян юм даа. За энэ их чиглэл аавна да. Сам явахгүй их ч. За сууч. Чигээрээ явна штэ би дээ. Оо тийм үү. За такси шоу үзчихсэн үү? Үзчихсэн. За хоёлоо одоо такси шоу гээд нэвтрүүлэгт орж байна. Би танаас асуулт асуун заяа. Та хариулах юм бол би танд асуулт болгон дээр чи 200 төгрөг өгнө. Би танаас мөнгө авахгүй. Хаа өрөх юм та? Би олоо телевиз орох гэсэн. Олоо телевиз ээ? Олоо телевиз дээр очиж яах чинь? Тэнд нэвтрүүлгийн хүнтэй болцсон тий. Зөв. За ямар ч хэсийн телевизийн үнэтэй таарч энийг санаандгүй явдал болчлаа тий. За тэгэхээр би та олоо телевизд ажилтгүйгүй юу? Үгүй үстэй тий. За. Тэгвэл би танаас асуултаа асууад эхэлчихв. Одоо яадаг вэ? Одоо зурагтаар гарна да. Одоо яана. Зүгээр. За. Танаас би эхлээд нэг асуулт асуун, 5 асуулт асуун. Тэгээд 5-нд хариулах юм бол 1000 төгрөг хожно гэсэн үг. За эхний асуулт. Монгол улс ямар хоёр улстай хил залгаа оршдог вэ? Орос хятад хоёр улстай. За зөв байна. Эхний асуултанд амжилттай хариулж та 200 төгрөгийн эзэн болсон. За хоёрд асуулт. Авдар дээр алтан аяг тэр юу вэ? Авдар дээр алтан аяг бурхан юм болов. За энэ өсхийг бол хүн болгон мэддэг сайн бодож аваад хэлээрэй та. Авдран дээр алтан аяг тэр өсөн дээр мөнгө аяг сар гэж ярьдаг штэ. Бурхан ч яриа биш штэ. Юу гэж болох вэ? Авдар дээр алтан аяг гэдэг одоо бол хүн болгон мэддэг асуулт та. За энэ асуулт бол мөсөн дээр мөнгө аяг сар гэсэн одоо тэрнтэй адилхан нөгөөх нь үлээ. Нар юм байна. За энэ асуултанд та бүдэрсэн. За гуравт асуулт. Царил гэж юу вэ? Царил гэж одоо багчдаг юм. Тий, багж нь бол багж. Төмөр багж. Ямар багж вэ төлөө? Одоо сүх царил. За лом гэж хэлсэн. За ломыг чи би тооцлоо. Лом гэдэг царилыг лом гэдэг юм байна. За ингээд та 400 төгрөгийн эзэн болсон. За 4-р асуултаа одоо та сонсоорой. Хавар цасгайлах үед болдог гамшиг. Шар усны үер.
Шар усны үерээ. За өөрийн цас хайлууд ургаа. За яг аль нь вэ? Шар усны үер болно. За мөн наач юм байна. Шар усны үер болж одоо хавар цас айлахад бол их мохоо үер болдог тий. За ингээд та 600 төгрөгийн эзэн болсон. За одоо 5 дахь асуулт. Малын ямар эрхтнэр насыг нь хэмждэг вэ? Дээр нь. Тэгэлгүй яг шүдээр малын насыг тоолдог. За ингээд та 800 төгрөгийн асуултын эзэн болсон. За ингээд одоо 2 дахь үе рүү орно. Асуулт одоо 2. Энэ асуултуудад хариулах юм бол та 500 төгрөгийн асуултнаас хойж болно. За асуултаа сонсгоо. Морины хэмээн алдаршсан Монгол улсын гавьяач жүжигчин эмэгтэй дуучин хэн бэ? За тэгэлгүй яг хөө мэдээж Нансалмаагүй бол одоо монголчуудад бол маш сайхан морины тухай дууг дуулж одоо алдаршуулсан байдаг тий. Нансалмаа мөн байна. За ингээд та энэ асуултыг зүгээр хэлж ингээд 500 төгрөг өдсөн. Нийт урдны одоо 800 төгрөгтэйгөө нийт 1300 төгрөг өдсөн байна. За танд баяр хүргэе. За. Тантай танилцсан хэн гэдэг вэ таныг? Намайг чимэг дэлгэр гэдэг юм аа. Чимэг дэлгэрээ? Чимэг дэлгэр. Чимэг дэлгэр. За чимэг дэлгэрч одоо хаана юу хийж байна? Тэтгэвртэй байна уу? Тэтгэвртэй. Гэртээ л байж байна уу те? За энэ Тунгалаг тамир киноны хонгорын дүрийг хэн бүтээсэн бэ? Юм даа. ямар мундаг юм. За та яаж мэдэж байна энэ асуултыг? Яаж мэдгээ би дараа сүүлд нь чамд хэлнэ. За. За. 3 дахь асуулт бол бас 10 жилд бол бүхэн болгоо мэддэг юм асуулт байна л да. Монголд байдаг тахийг хэний нэрээр нэрлсэн бэ? Тахийг өстэй хэлж мэдгүй. Олж анх одоо дахийг нээсэн Монголд нээсэн хүний нэрээр нэрлсэн байдаг. Оросын одоо хүн байдаг л да. Тэр хүний нэрийг би мэдэхгүй. Мэдхгүй юу? За энэ асуултанд бүдэрсэн. Пержвальский гэдэг хүн байна. Тэгээд дахиж одоо Пержвальский адуу гэж ярьдаг шүү дээ, тий? За ингээд 3 асуултны 2-т нь зөв хариулснаар та ингээд 1800 төгрөгийн эзэн болсон байна. За 1800. Одоо та бол маш 3 гоё асуултанд одоо хариулнаа. Энэ яагаад гоё гэж юм нэхэр энэ асуултны нэгэнд нь хариулах юм бол та 1000 төгрөг очно. 3 асуулт байгаа. За хариулахад бэлэн үү? Давстай нуурыг газрын зураг дээр ямар өнгөөр тэмдэглэдэг вэ? Ямар өнгөөр тэмдэглэдэг вэ? Давстай нуурыг. Шардал өнгөөр. За 2 тууламжийг өгөө буруу байна. За нэг өөр өнгөөр тэмдэглэдэг юм байна да. Цагаан дуу өнгөөр тэмдэглэх. За хамгийн сүүлийн боломж. Юу гэж болох вэ? За 1 2 3. За харамсалтай байна. Нийл ягаан өнгөөр давстай нуурыг газрын зураг дээр тэмдэглэл нийл ягаан өнгөөр. За. Та ямар мэрэгчлээ вэ? Нэгтлэн бодох. Нэгтлэн бодох уу тий. За. За 1000 төгрөгийн 2 дахь асуултанд эхний асуултанд бүдэрсэн 2 дахь асуултанд Суусан хэрнээ суврах шиг, суурьшсан гэрн цаоног шиг энэ юу вэ? Суусан гэрн суврах шиг, суурьшсан гэрн цаоног шиг. Ирвэ. Мэдгүй гэсэн. За энэ бол нэг амттан байгаа мэдээж. Ямар амттан байж болох вэ? Суусан гэрн суврах шиг, суурьшсан гэрн цаоног шиг гэсэн. Асуултан дээр одоо ямар амттан байж болох вэ? Суурьшсан гэрн цаоног шиг гэж бодохоор. За хамгийн сүүлийн боломж. Анааш юм уу? Анааша. Анааш юу гэж байх вэ? Гэж юу. За энэ бол тарууг юм байна. Бацар байна. За маш харамсалтай байна. За 1000 төгрөгийн 2 асуултанд бүдэрчлээ. Хамгийн сүүлийн асуулт. Эргэж харалгүйгээр арт талаа хардаг ямар 2 амтан байдаг вэ? Эргэж харалгүйгээр арт талаа хардаг 2 амтан байдаг. Энэ ямар амтан бэ? За лот лүүс дээр хүрээд ирлээ те. Ямар амтан биш л 2 амтан байгаа. Ядаж нэгийг нийлвэл би танд боломж олох гээд байдаг. За
1000 төгрөгийн уран асуултанда харамсалтай нь бүдэрлээ та туулай тод гэсэн хоёр амтан байна. Тэгэхээр туулай тод хоёр бол одоо ардлаа эргэж харалгүйгээ шууд хүзүүгээрээ эргүүлээ харцдаг юм амтан байна. За хамгийн сүүлчийн супер асуултанд та одоо хариулна. За хэрвээ та энэ супер асуултанд хариулах юм бол 1800 төгрөгөө 2 дахин нуглаад 3600 төгрөг болгож авах юм боломжтой байгаа. За асуултаа анхааралтай сайн сонсоорой. Нарны аймагт байдаг хамгийн том гариг. Хамгийн том гариг. За ангар гарига. Ангар гаригийг одоо яг монголчууд бид юу гэж хэлдэг вүлээ? За жоохон та бодоорой. Хамгийн том гариг. За 3 тоолын 1. Бэ. Бархас байдаг гариг байт юм байна. Харамсалтай байна. Бархас байдаг гариг бол одоо хамгийн том гариг. За автовыг мөн ямар ч ихний газар чигчиг аваад ирлээ. Тэгээд энэ удаагийн дугаар маш сони юм боллоо. Авсан зорчигч маань одоо манай ажлыг зорж явсан үнтэй таарлаа. Тэгээд олон зорчигчийг маш хурдан олсон тийм ээ. Тэгээ харин явсаар байтал манай агшаанд ороод ирлээ. Тэгээд ямар зэчмээр та манай ажлыг зорж явсан юм бэ? Би хүнтэй уулзах гэж явсан юм байна. Тэгээ энэ хүүхдийг хараад яг нэг олонний танил болоход хүн сайн байна уу гэд би тэгсэн байхгүй. Тэгсэн та суух уу сууя энэ такси явж байгаа багтаа гэж суурчихсан. Тэгсэн чинь ийм нэвтрүүлэгт орчлоо санамсаргүй. За. Тэгээд би их бэлгшээж байна. Тэгээ энэ хүүхдэд одоо би өөрийнхөө гаргасан номыг өгөх гээд тэр асуултанд надад ингэсэлдээ Монгол тамир киноны хонгорт хэн тоглосон бэ энэ гэхэд би ерөөсөө шууд хариулж байгаа. 8 даваа гэж шууд хэлчихв. Яагаад тэгж байгаа гэхээр би тэр сайн мэддэг байхгүй юу. Миний хань энэ Захур төмрийн дүр тоглосон хүн байна. За. Тэгээд одоо бурхан болсон нөхөртөө би зориулж юм урсамж ном гаргасан. Энэ номоо би зүнгэлдээ хийсэн явж исэн чинь энэ хүүхдэд таарлалцлаа. Тэгээ би бэлгшээгээд энэ номоо одоо энэ хүүхдэд дуусгаж өгөх гэж. За. Тэгээ гарынхаа үсгийг дууссан. Тэг их бэлгшээлтэй надад бас их сайхан санагдаж л да. Тэгээд маа таксины жирийн сүлд маань өнөөдрөөс маш азтай хэмэртэй явж ин тийм ээ. Маш дуршлагтай таксины жолооч гэдэг нь бол одоо үгээр харагдаж шүү дээ. Хүнээ зөв сонгох хэрэгтэй шүү. Манай таксиныхаа. Хүнээ зөв сонгол ийм гоё бэлгтэй болж байгаа шүү дээ. Тэгээд маш их гялалаа. Тэгээд энэ Захур төмөр гэдэг Монгол ирчүүдийн бас за сүлд хэмрийг өөд нүргсэн ийм сайхан залуугийн тухай юм номыг над бэлгэсэн маш их баярлж байна. Тэгээд энэ номыг чимэглэх хэрэгч мөн өөрөө бичсэн. Захур төмөр гэдэг хүний дүр тоглосон юм мундаг залуугийн гэргийн юм байна. Тэгээд ийм сайхан үнтэй бас таарч таксинд авсан даа шиг байна. Кино тоглосон шүү дээ. Тэгээд админ кино тоглосон. Тэгээд байгальтай энэ. Хүүхдийн дурсамж байгаа. За өстой их бэлгшээлтэй сайхан эхний үнээс өстой сайхан сонгож авсан байна. За тэгэхээр чимэглэх дэрэгч маань бол одоо яхахгүй мад өстой угаасаа холбогдох учиртай л байсан юм байна тийм ээ. Учрах өстой хүмүүс санаасаа учирдаг гэдэг юм байна тийм. Тэгээд таарчлаа да. За тэгээд манай зорчигч маань чимэглэх дэрэгч маань одоо хэдэн асуултанд хариулаад хэдэн төгрөг хож оруулсан байна. За чимэглэх дэрэгч маань бол эхний асуултуудад бол 200 төгрөгийн асуултанд нэгэнд нь бүдрээд 800 төгрөг, 500-гийн асуултанд хоёрт нь хариулаад нэгэнд нь бүдэрсэн. Ингээ 1000 төгрөг 1800 болсон. Тэгээд үлдсэн нөгөө асуултанд бүгдэнд нь бүдэрсэндээ харамсалтай байсан. Тэгээд билээд өгчмөр байсан. Тэгээд нэвтрүүлгийн дөрөв чанга болохоор яаж чадсан бэ? 1800 төгрөг. За 1800 төгрөгийг одоо болгоноо. За ингээд бэлэг үлгийндээ тийм сайхан Захур төмөр билгээсэн. Тэгээд 1800 төгрөг хоцсон болооч би танд 2000 төгрөг билгээд зэлэг болгоё гэж. Тэгээд одоо таксины үнэ хүрээд чи. Тэгэлгүй байгаа да. За харин энэ ч бас болж илээ шүү дээ. За чимэглэх хэрэгчтэй одоо аз жаргал хамгийн сайн сайхан ирүүлэх тийм ээ. Хамгийн сайн сайхан бүгдийг бас хүсээрээ. Тэгээд холбогдох хүн гэдэг бол яхахгүйгээ санаасаа тийм учир тохиолтой байт юм байна. Тэгээд маань такси шоуд өнөөдөр таарсан танд маш их баярлалаа. Тэгээд аз жаргал сайн сайхан хүснэ. Баярлалаа. Та ажлын өндөр амжилт, бүтээл өндөр амжилт хүсье. За тэгээд маань нэвтрүүлэгтээ бас өгөөж шиг гэж компани хамтран ажилладаг. Тэгээд өгөөж шиг компани одоо маань нэвтрүүлгийг үздэг хүн болго мэднэ. Тамик гэж одоо 100% жимсний хамттай энэ жүүс байдгаа нэг манай нэвтрүүлэгт орсон хүн болгонд гарын бэлэг болгож өгдөг. Тэгээд тамик жүүснээ байнгын хэрэглэгч болоороо эрүүл мэндэд тустай 100% жимсний хамттай юм сайхан жүүс байгаа. За баярлалаа. Би ч одоо дадлахсан тэтгэврийн хүн байгаа. Тэгээд одоо ийм сайхан эрүүл мэнд хэрэгтэй ийм бэлэг өгсөнд баярлалаа. За баярлалаа танд. Амжилтсаа. За баярлалаа. За эхнийгээ зорчигчийг бол аваад ирсэн. Одоо хоёр дахь зорчигчоо одоо ханаасаа гэж бодож байна. За өөрс эндээс гараад
одоо төрөгөл явна да. Тийм төвөр өнөөдөр бол гадаа их хүүтэн байна. Тэгэхээр бол хүмүүс бол тийс даарцах хүсэхгүй. Тэгэхээр бороо орж ивэл бол хүн болгон гараа өргөдөг. Гэхдээ яг өнөөдөр бол яварсан. Гэхдээ дараад хүмүүс гараа өргөх баха. Гадаа талаахан бойл гээд хүмүүс ч ер нь алхацдаг шүү дээ. За төв рүү орж байгаа дахиад олонг зорьсон үнийг авъя тий. Тэгээ. За өргөшөө. За. Такси гэдэг маань нэгдүгээр игнээс нэгдүгээр игнээр л явахыг хэлнэ. Нэгдүгээр игнээ бол болцоо их төвжрэгтэй байдаг. Тэгэхээр хоёрдугаар игнээс бол нэгдүгээр игнээ рүү огцом найрч авдаг гэлээ. Тэр аваад гарч байна. Би болохоор нэгдүгээр игнээр л явсан дэр. Бид нэр явах вэ? Оо, 500 л шүү дээ. Тэгээ 500. Зайцгаа хий. За хідээр явах юм гэсэн үү? Үнгүй яваад яаж юм? Такси шоу гэдэг одоо нэвтрүүлэг байна. За тэрэнд орсон даа хоёр. Явахгүй гэсэн даваад. За одоо хоёр энийгээ байлтгүй яа одоо одохгүй миний асуултанд хариулж одоо толгойгоо ажиллуулна. Одоо нэр оцомдоо. За ямар ч гэсэн танилцъя хин гэдэг игч нар вэ? За. Болроо нөгөөх нь Гана болроо гана гэдэг хоёр игчтэй гарсан. За. Такси шоуг урд нь үзчихсэн биз дээ тий. Энэ удаад одоо би зочноор орж байгаа. За тэгээ би та бүхэнд одоо нэвтрүүлгийн дөрмийг танилцуулъя. Тэгэхэд би 5 асуулт асууна. Энэ асуултны нэг үйл болгоно нь бол 200 төгрөгийн шагналтай юм асуулт байгаа. За тэгээ асуултанд 5 асуултанд хариулах юм бол 1000 төгрөг бид хоёрт өгнө ойлгомжтой тий. За эхний асуулт асуулаа. Монгол улс ямар хоёр улстай хил залгаа оршдог вэ? Албаны улс Хятад улс хоёр та. За эхний асуулт мэдээж маш амархан асуулт байгаа. Ингээд 200 төгрөгийг та хоёр хоцсон. За. Авдар дээр алтан аяг тэр юу вэ? Авдран дээр алтан аяг тэр юу вэ? Тэр мөсөн дээр мөнгө аяг тэр юу вэ? Сар гээл одоо байдаг ш тэ. Алтан дээр алтан аяг. Нар тэгэлгүй хоёроо хоёрлаа гэж ийм асуулт. Ийм амархан асуултанд бүдрэхгүй шүү. За хоёр дахь асуултанд хоёр амжилттай хариулж 400 төгрөг очсон. За гурав дахь асуулт. Царил гэж юу вэ? Царилаа. Царил гэж яг юу вэ? Ургамал талаас юм уу? Мэдгүй. Царил гэж одоо яг юу байдаг вэ? Царил гэж амьдралдаа ер нь ийм үг сонсч ирсэн үү? За миний өмнөх зорчигч бол царил гэдэг бол маш амархан таасан баг хэлсэн байгаа мэдчихсэн байлаа. Царил гэж за ямар ч дөхүүлээд үгүй заяа. Багаж. Ямар багаж вэ? Мөтөний багаж юм байна. За ямар яг юу гэдэг вэ? Нөгөө цоолбор юу илээ? Царил гэж зааваач. Тань ч нэлээд холдоо авчлаа да. За. Мэдхгүй. Мэдхгүй юу? За энэ бол лом юм байна. Ломыг царил гэдэг юм байна. Монголоор яг Монголоор тэгэлгүй яах вэ? Ломыг ч одоо бид нар царил гэдэг ч одоо лом гэж яриа явуулдаг юм шүү дээ. За үзэгчд банаас энэ асуултыг бас мэдээд авцсан баг. Хавар цасгайлах үед болдог гамшиг. Шар усны үе. Тэгэлгүй яах вэ? Шар усны үе. За энэ 200 төгрөгийн асуулт мэдээж бол үнэндээ даарсан хямдхан байгаа гэдгийг та хоёр бол мэдж байгаа. Малын ямар эрхтнэр насыг нь хэмждэг вэ? Мэддэг вэ шүд. За хариулт зөв байна. За ингээд хоёр одоо нийт бүх асуултанд нэг асуултанд дундсан тий. Ломыг одоо хариулж чадаагүй. Ингээд хоёр 800 төгрөгийн эзэн болсон. За одоо 500 төгрөгийн 3 асуултанд хариулна. 800 төгрөг бол одоо хоёрын карманд бол аль хэдийн орцсон байгаа. Хин ч авахгүй дэрийг. За ингээд 200 төгрөгийн асуултанд одоо 4 асуултанд хариулсан тий. Ингээд нийт 800 төгрөгийн эзэн болсон. Одоо 500 төгрөгийн 3 асуултанд та хоёр хариулах болно. Хэрвээ хариулж чадахгүй бол утсаар хүнээс одоо асуух нэг боломж байна. Замаас буугаад энгийн одоо замаар зорчиж байгаа явган хүмүүсээс бас асуух нэг юм боломж байна. За ингээд 500 төгрөгийн асуултаа анхааралтай сонсоорой. Морины хэмээн алдаршсан
Монгол улсын гавьяа жүжигчин эмэгтэй дуучин хэн бэ? Сэлэг байна уу? Болоод өгөрөө. Биш. Морин чи ёо юм нэр нь очтдаг шүү дээ. За эрэгтэйг нь ингэдэ. Батбаяр. За Батбаяр. Эмэгтэйг нь. Нарийн хин. Гинго хөөгээл та наадмар ороход л одоо жигтэйгийн сайхан дууны аваад. Оо нэрийн сондгүй. Морины маш сайхан олон дуугаар одоо алдарсан эмэгтэй байгаа шүү дээ. Одоо настай даа бас. Настаа нас. За би 3 тоол нь 2-2 л байгаа шүү. Хоёрт бол тийм хөнгөлөлт байхгүй. 1 2 3. За 500 төгрөгийн эхний асуултанд бүдэрсэ. Энэ бол Нансалмаагүй байна. Нансалмаагүй ч одоо маш сайхан дуутай шүү дээ. За юу вэ? Хоёр асуултаа сонсоход бэлнэ. За ер нь эгчнэр ямар ажил хийдэг вэ? Хуваараа гэхээр одоо ямар ажил ах вэ? Хуваараа юм хийж. За юм хийж. За хуваараа ажил хийдэг хүмүүсийн мэдлэг хэр байдаг юм. За одоо шалганаа. Тунгалаг тамир киноны хонгорын дүрийг хэн бүтээсэн бэ? Тунгалаг тамир киноны хонгорын дүрийг хэн бүтээсэн бэ? Тэ. Зүртээ гарчлаа гэсэн та толгойд орохгүй. Толгойд орохгүй байна. За энэ асуулт бол мэддэгт нэг амархан, мэддгүүд нэг хэцүү асуулт л та угаасаа. Түрүүчийн зорчигч бол Тунгалаг тамир киноны одоо Захиур төмөр дүрийн дүр тохолсон хүний эхнэр байж таарад энэ асуултыг маш сайхан амархан таасан байгаа. Ийм сайхан номоор бас наваа шагнасан байгаа. Тэгээд хоёр бас наваа нэг юм шагнах юм байгаа сте. За ингээ хариулт бүдэрсэн. Асуулт юу уцаар асуух боломж байхгүй? Асуугатхоо. Өөр асуултнаар асууж болно. Энэ асуултыг шууд алгасч болно. 1000 төгрөгийн 3 асуулт байгаа. Та хоёрт одоо их боломж байгаа шүү дээ. Ариунаас суна. Ариунаас цаач урлагийн юм мэдчихэж гэж тий. Мэдхгүй бол хайр юм болно шүү дээ. Тэгээд бас 1000 төгрөгийн асуулт байгаа гэдэг бас бодолцож үзээрэй. Хамгийн сүүлд бас асуулт. Хонгорын тоглосон дүрэн тий. Тий. Жүжигчийн Тунгалаг тамир киноны хонгор гэдэг дүрд тоглосон хүний нэр. байна. Ариуна. Тунгалаг тамир киноны хонгорын дүрд хэн тоглосон юм бэ? За яг үний хэлээрээ өгсөн чинь телевизийн өнд орсон байгаа шүү. Баярыг аваа. Надад сонсогдоо л. Харин тий. Нэмтал юм байна тий. Санаач. За 3 толлоо. 1 За 3 тоолчлоо. 2 3. Нэмтал баярын аавал гэж. За яг би өнөө те хоёрын бас одоо залгасан нэгжий ч юм бодоод найзыг ч юм бодоод найз чинь зөв хэлсэн. Нэм даваа гэж хэлсэн те. Нэм даваа л юу вэ биш үү гэдэг чинь хэлсэн. Даваа илүү гэнэ. Те. Нэм даваа. За энэ хариултыг би одоо хариулсан тооцоод хоёрт одоо 500 төгрөг нийт хоёр 800 төгрөгийг хоцсон байгаа те. Энэ 500 төгрөгийг нэмээд 1300 төгрөг. 1300 шүү дээ хичээ те. 1300 төгрөгийн одоо эзэн болсон хоёр. За одоо энэ 3 дахь 500 төгрөгийн асуулт бол одоо 10 жилд одоо бүгдэнд нь зааж өнгөрсөн байгаа да. Монголд байдаг тахийг хэний нэрээр нэрлсэн бэ? Хин юу хулан бэ? Юуны адуу гэдэг үлээ тахийг? Олж нээсэн Монголд одоо анх олж нээсэн эрдэмтний нэрээр нэрлсэн байдаг шүү дээ. Энэ одоо хэн бэ гэд таар боддоо. Их эвгүй жоохон нэртэй Орос нэр гэдэг да. Таар сонсож байгааг бол одоо хариулахгүй. Зам дагуу явж байгаа хүнээс асуух боломжтой эсвэл алгасч болно. За энэ бол Пержвалский адуу гэж ярьдаг шүү дээ. Мэдхээр юу? Мэдгүй юу? 10 жилд л одоо яалч би тэгвэл тэгж сайн сурсан байт юм уу? 80 90 онд орж байгааг бахана. Тийм үү. За ингээд хоёр одоо 1300 төгрөг хоёр хожсон байгаа тийм үү? За одоо 1000 төгрөгийн 3 асуулт байна. Энэ 3-т хариулвал хоёрт болно. Их л хэрэгтэй юм байгаа юм да. За 1300 төгрөгийг хожсон. Одоо энэ 3-ыг хариулчих юм бол хоёр 4300 төгрөгтэй болно гэсэн үг. Давстай нуурыг газрын зураг дээр ямар өнгөөр тэмдэглэдэг вэ? Давстай нуурыг. За буруу байна. Цагаан. Буруу байна. Давстай нуурыг
Газрын зураг дээр ямар өнгөөр Саарлаар үү? тэмдэглэдэг вэ? Үгүй байна. За сүүлийн боломж. Ногоон байд юм болов. За ногоон өнгө бол одоо газрын нөгөө хотгор газрыг ногоон өнгөөр тэмдэглэдэг юм билээ. Би нэг 5 дугаар ангийн шоунд хүүхдээс ухаантай вэ гэдэг шоунд орж байхад мэдж авсан. За энэ асуултанд одоо бүдэрлээ эхний 1000 төгрөгийн харамсалтай байна. Тэгээд энэ бол нийл ягаан өнгө юм байна. Яа нийл ягаан өнгө. Давстаа нуурыг. Тий, мэдээд авчихдаас илүүдэхгүй байгааз. Тий. За 1000 төгрөгийн 2 дахь асуулт маань. Суусан хэрнээ суврах шиг, суурьшсан гэрн цоонох шиг. Энэ юу вэ? Юу нэ? Суусан гэрэн суврах шиг, суурьсан гэрэн цоонох шиг гэж. Суурьсан гэрэн цоонох шиг, суусан гэрэн суврах шиг. Нэг амтан байт юм. Хооны үр. Юуны үрээ? Ой, мондог. Энд ч бас буудаж шít. Таруугаа буудсан чи тэрэнд онцож байгаа байхгүй. За тарууг юм байна. Яаж утсан дээр таруу байгаач болоод тий. Цоонох шиг, суурьсан гэрэн одоо суврах шиг тийм. За энэ одоо 1000 төгрөгийн дариулснаа тоор 2300 төгрөг хөдөлсөн байна. За таарч борцаалаа да. Бараг 2300 төгрөг одоо бараг 3000 төгрөгийн газар ч одоо таксигаар явж байгаа хэрнээ ингэж очиж шít таар. За 1000 төгрөгийн хамгийн сүүлчийн асуулт. Эргэж харалгүйгээр арт талаа хардаг ямар хоёр амьтан байдаг вэ? Эргэж харалгүйгээр артлаа хардаг. Тийм хоёр амьтан байдаг. Аа ямар амьтан бэ? За нэг нь бол би дөхүүлээд өчхөө. Таваас одоо хамгийн сүүлчийн зорчигчд юм байна. Аа тэгээд одоо дөхүүлээ да. Нэг нь бол жигүүртэн амьтан байна. Нэг нь шүү. За ямар амьтан байж болох вэ? Бодох хэрэгтэй. Одоо эргэж харалгүйгээр артлаа хардаг байхгүй юу? Нэг нь жигүүртэн, а нөгөөх нь бол одоо хөхтэй амьт юм байна. Хөхтөн байна. За буудаа шүү. Энэ бол 1000 төгрөгийн сүүлийн асуулт байгаа. За 5 тоолъё доо сүүлийнх юм чи. Нэг буудаад байгаа. Буудах чинь нэг нь оноол бас зад шүү. 2. Мөр эргэж харна л та. Манай ерөн амьд чи эргэж харна шүү. Тий, хардгуу хоёрхан амьтан байна. Сарсан байгаа хөө. Биш. Гэхдээ ер нь бол их энгийн амьтад юм байна. Харах бодлоо энгийн амьтад. Бид нар тэрийг бол анзаардгүй юм байна л та. 3. Амтан болгоод хийж чад. 4. Байдаг юм байна л та. Мэдэхгүй. Тий. Хоорондоо хотлоо яриад байгаа. Надад хариулт хэлээ. Вэ үсгний арын хөндлөн зургаас гэж. Вэ үсгний дээдлийн жижигхэн дуурга. За 5. За хариулт нь бүдэрсэн үү таар? Бууж өгсөн үү? Нэг нь бол туулаа юм байна. Сонирм байгааз. Би бас энэ асуултыг бол мэдэхгүй л дээ сая л мэдэж авч байгаа. Туулаа юм байна. Нөгөөх нь жигүүртэй амтан гэхээр юу яж болох вэ? Одоо л харин олохгүй. Тот юм байна. Тотоо. Тий, тот. Халуурны газар хараагүй болохоо мэдчихвээ. Харуул мэдчих юм байна. Мэдчихэл юм байна. За. За тэгэхээр одоо тойрт одоо би хамгийн сүүлчийн супер асуултыг асууна. Тойр 2300 төгрөг хоцсон байгаа. Энэ асуултанд хариулах юм бол тойр шууд хоцсон мөнгөө нэг нугалж авна. Тэгэхээр 4600 төгрөг болох нь гоц. 4600 төгрөг. Энэ бол аимшигтай амархан асуулт. Нэрээ шүү. Энэ бол дэндүү амархан асуулт. Энийг бол кинон дээр ч их гардаг, бүх юм дээр л их гардаг да. Тэгээ газар зүй хичээл дээр бол энийг хамгийн түрүүнд баг үздэг. Ийм асуулт байгаа. За. Асуултандаа биелнэ үү? За. Нарны аймагт байдаг хамгийн том гариг. Нарны аймагт одоо хэдэн гариг байдیں۔ Тэр биш ээ, 9 гариг байдаг. За энд одоо хамгийн том гариг нь юу вэ? Дэлхийн хамгийн том биш үстэй мэдээж. Дэлхийн чинь бол одоо байрлал хувьд 3-т байдаг. Гэхдээ хамгийн том нь бол биш шүү дээ. Бид хоёр их төгүүлж байгаа шүү. 4600 төгрөг өгчмөр л шүү болно. Гүдэн чинь нэг норж хэвчдэг юм уу гэж нарчигдсан юм шиг. Энийг тойрт би нэг боломж байгаа шүү. Замын хажууд хүн амьтнаас асуух юм боломж. Мэдхэн таахгүй.
Тэгээ таарахгүй бол тэгэл хоёрын л одоо хаз авахгүй энэ өрөөсөө. Олон телевиз бол одоо дандаа л юм такси шоу нэвтрүүлгээр бол олон хүнд бол уян болсон доо. Хүрх газарт нь хүргээд тэгээ дээрэс нь одоо толцсон мэдлэгээрээ одоо мөнгө олж мэдлэгээрээ мөнгө олоод тэгээд мөнгөтэй буудаг юм өрмөц шоу нэвтрүүлэг байгаа. За хоёрт одоо хүнээс асуухлыг боломж байна. Үнэхээр толгойч орж ирэхгүй бол за ямар гариг байдаг вэ? Ядаж тэрийг төхөөлөх үү? Хамгийн жижиг гаригийг мэдхэд хоёр. Хамгийн жижиг гариг миний мэдж байгаагаар л бууд гариг байдаг баха. Тэгээ хамгийн жижиг гариг. Энэ гаригуудын нэрээр монголчууд бас хүүхдүүдийн нэрийг их өгдөг штэ. Тэгээ бодсон нэрээр хайвал бол их олдох болов. Зайсангийн хаашаа вэ нэрээ? Бүр эцэст нь орсон шүү. Аа. Тэгээд аг биг юм аргалж исэн байхгүй юу? Амны амны. Чи битгэхгүй би бий. Одоо жахгүй яа. Ээж нь. Одоо уцаар ээж болохгүй тий? Одоо уцаар ээж болохгүй. Замын үнээс л асуух. Замын үнээс л асуухны боломж байна да. Асуугаад оюут. Ер нь бол тий оюутнууд их мэднэ. Оюутнууд бол энийг бол сайн мэднэ. Энэ автобусны буудлын дээрээс бууж асуучих юм уу? Энэ өдөрч байж битээ. Ганц л үнээс асуух юм. харин Тэгэхгүй наад бол чи бүгдээрээ дөрүүлээ юм чиг бол дөрүүлээ нэг нь бол зоолтой мэдэж шүү дээ. мэдж байгаа. Шууд асуучдаг байж. За би тэр асуух хүнээ чи олоод төхөө. Арайгаа мэдэж магадгүй гэсэн үнээс би асуух. За энэ үнээс асуучих. За буужгаад асууш. Энэ үү? Тэгээс буужгаад. Ас юм асууя. Нэг юм асуугаатай. Юу вэ? Нарны аймгийн хамгийн том гариг. Ямар бада бархас бад гэж гариг байхгүй шүү дээ хичээ. Бархас бад гэж гариг байдгүй шүү дээ. Бархас байд гэж гариг байдаг. Бархас бад. За баярыг яа үнэхээр бас Йоо ядтай юм тий. азтай байна. Тэгээ сая өхөн бол бас тэгтээ нилээн төөрж иж энэ асуултанд хариуллаа. Мэдчихэв. Тий ангараг бархас бад гэдэг Одоо хоёр. найсаа өгсөн даваа явчихдаг. За ингээд хоёр 4600 төгрөг хожлоо. Аа 4 замаас зайсан орох замдаа бол 4 замаас зайсан ороход бараг 4600 гарна шүү тий. Гарна. Тэгэд бол хоёр эсрэгээр нь тэр мөнгөө надад өгөх биш. Надаас авахлаа да. За баяр үргээ сайн галаад очиж. Ингээд устдаад агсаа тоо гэсэн. За тэгээ одоо хамгийн сүүлийн 4600 төгрөгийг биш тий. Аа зүгээр авдаггүй байхгүй юу? А энэ болохоор яаж авдаг вэ гэхээр хүн болгоно ямар нэг авьяастай байд юм байна л да. Тэгээ шүлэг уншиж болно, дуу дуулж болно. Та нэг тийм л авьяас үзүүлэн даа. Айгу хэцүү юм яаж байна тий. Чигээр өөлөө. Чигээрээ. За 4600 төгрөгийн нэг авьяас. Явлаа. 4 тэр авьяасыг үзүүлээл тоор шууд шагналаач юм. Оноо болтгоо юм уу? Онгоо болохгүй. Онгоог бол угаасаа тоор ярина. Гэхдээ авьяас гэдэг бол дуу шүлгэн дээр байдаг байхгүй юу? За ярилцж байгаа сайхан нэг дуу хамтдаа явцсан ч болно. Эсвэл нэг нь гоё шүлэг уншсан ч болно. Улаашин дуулдаг гэж. Хүү яалаа гэж. Баялаа цогт байна. Гаалууд би жоох араас нь явна шүү дээ. Цаад чимгэж бол байж байгаа тий. За яваарай. Гэс ярилцж. За яа тэгээ цагаад л гаргасан доонод нь орж ирдэг. Ямар ч Ясгаа салаа гэж доонод өгч юм уу? За тэгвэл дууллаа. За явлаа. гурван явна шүү дээ. Юу гэж хэлдэг гэлээ. Харахад би тэгээд хэлсэн. Хаа мэддэг юм. Мэдгүй бол өөрсдөө мэддэг дуу явчих уу. Сайхан нэг майран дээр дуулдаг нэг дуунууд үүдэн шүү дээ. Сүүний үүнэр гэл тэр мэрэг явчих л та. Сайхан ээлж нартай зориулаад. За тэгээ. Таны өрийн 3 и. Сэлгэдэгтэй байхад минь Чанга чанга. Чанга чанга.
мэдхгүй үгийн дасгалтаа тий. На дахил тавла. Минь ийм авьяаста. Одоо тойрд мөнгөнийш нь талыг өгч шүү тэгээд байлаа. Одоо яг вэ? Авьяасгүй төрсөн. За тэгвэл онгоогоо яриад бүтэн мөнгө өгнө тойр. За. Нэвтрүүлэг дуусаагаа. За хөрх онгоо ярьчих. Онгоо ярина. За. Нэг magic band. За. Хазгар охин хоёр утсаар танилцдаг байхгүй юу? За. Тэгсэн чинь хоёулаа нэг уулзах болдгоо. Тэгсэн чинь нөгөөх magic хазгар охин magic band юм байна. Ааха. Тэгээ нөгөө банд нэрээд хүлээгээд байжсэн чинь нөгөө хазгар охин ирж байгаа байхгүй юу? Энд чинь нэг энд чинь нэг нөх гэж хазганаа ярьж байгаа. Ааха. Тэгсэн нөгөө magic-нд ингэл гараа явчихгүй байна. Magic-аа яваад. Хоёулаа нэгэндээ нэг нь magic мэддэгдүүлэхгүй, нэг нь хазгараа мэддэгдүүлэхгүй. Хоёулаа танилцаад уулзсан чинь. Энд чинь нэг нөх гэж ярьсан чинь банд ингэл гараа явчихгүй. Magic-аа яваад. За маш хөөрхөн онгоо ярьсан танд хоёрт баярлалаа. Тэгээд 4600 төгрөгөө бүтнээр нь яварсан аавна. Тэгээд хоёрт яг за ингэсгээ боох уу? Тийм ингээд бодлоо. За ингээ зайсан эцдэрлээ. Тойрог жоохон хөлгцсэн шүү. Ямар ч авьяас үзүүлэх ёсгүй. Зүгээр мөнгө авах байсан. Би тэгээд тойрог замд чи хүртэл жоохон хөгжөөгөөд авъя гэж үзэгчтэй хөгжөөгөөд авъя гэд тойрог жоохон голигдсан шуушлаарай. За ингээд хүрсэн газартаа ирлээ. Машинаас уусгах. За амжилттай юусод. За амжилттай хоёр их чиг баахан хуураад баахан дуулуулаад онгоо яриулаад. Замдаа баахан хөгжлөө шүү дээ. Үзэгчнээс их хөгжсөн байх гэж байгаа шүү дээ. За тэгээд маш хөвгөлтэй явж ирсэн юм байна тийм. За тэгээд сүлбэн ямартаж дуршлагтай жолооч гэдэг нь бол үнэхээр харагдаж байна. Энэ удаа одоо явсан шиг явдаа шүү дээ тийм. Хаа байсан хол явуулах юм аа. 4600 төгрөг өдсөн дээ. 4600 бараг километрээр мөнгөн нүгээр бол тэр газартаа хүрэх хэмжээний газар. Одоо хөргүүллээ. Гэхдээ эсрэгээр бол 4600 төгрөг өдсөн. Маш азтай ирэх байсан. За тэгээд хоёр зорчигчтойгоо танилцъя тийм ээ. Гана гэдэг юм аа. За. Болроо. За тэгээд одоо тийм такси шоу нэвтрүүлгийн машинтай таарлаа шүү дээ. Хорд суугаад юу бодог. Эхлээд харин мэдээгүй тийм чинь. Манай хамаатайгүй үг дээ мэн ингээд тоглоод хойдоос такси шоу. Сайхан юм байна харин. Асуудал тэр хүн санагдав. Гайгүй уулнууд гайгүй юм тэгээд Зарим мөр мэдэхгүй юм зөндөө байна. байна. За тэгээд 4600 төгрөг хоцсон тийм ээ. 4600 төгрөгийг гартуулнаа. За ингээд уцаар ярьж замаар нэг охиныг зовоож нэг 4600 төгрөг өдсөн. Гэхдээ маш их яндаатай байна. Баяр үргэлж. За баяр. Тэгээд ийм найрамдтай 2300 хувааж аваа. За баяр даваач авна яах. За тэгээд амжилттай ямартаж өнөөдөр маань нэвтрүүлгээр азтай байлаа тийм. Тэгээд оюун мэдлэгээ шавхаж бас 4600 төгрөг хоцсон та хоёрт баяр үргэе. За тэгээд маань нэвтрүүлэгтээ бас өгөөж шиг гэж компани хамтран ажилладаг. Тэгээд өгөөж шиг компани Тамек гэж 100% жимсний авто жүүс үүдэг. Тэрийг одоо манай нэвтрүүлэгт оролцсон. Зорчигч болгонд бэлэг болгон өгдөгөө. Тэгэхээр хоёртаа бас нөхөж жүүсийг бэлэг болгон өгье. Тэгээд наад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг нийт үзэгчдийн өмнөөс хүсье. За баярлалаа. За зүсээ. За тэгээд сүлдтэй ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд жижигчин хүн гэдэг бол цаг нар байдаг тийм ээ. Маш их завгүй байдаг. Тэгээд энийх ажлынхаа хажуугаар бидний бас урилгыг хүлээж авч тийм ээ. Манай нэвтрүүлэгт оролцсон. Маш баярлалаа. За тэгээд цаашдынх нь уран бүтээл өндөр сүндрэмжтэй хүсье маш олон сайхан дүрлэж үзэгч болгоно бас баясаж байгаарай гэж хүсье. За баярлалаа. Тэгээд оллоо телевизийн хамт олондоо амжилтлын амжилт хүсье. Тэгээд такси шоу нэвтрүүлгийг үзчихсэн. Тэгээд өөрөө орсондоос маш их бас тэл өндрөө тэгээд хөгжилтэй нэвтрүүлэг байна. За тэгээд сүлд маань ч гэсэн бас Тамек брендийн хүч үсийг бэлэг болгон өгж байгаа. Тэгээд уран бүтээлд нь өндөр сүндрэ амжилтыг хүсье. За баярлалаа. Өнөөдөр ингээд их яндаатай байна л да. Бас өөрөө их азтай байна. Зорчигчоос ном авцсан танаа нэвтрүүлгээс юм сайхан Тамек juice-ийг авлаа. Тэгэхээр маш их баяртай байна. Тэгээд такси шоуг нийт үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн уран бүтээлүүд үзэгчнүүдийг уулзах болно гэдэг. За үзэгчтэй такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор Тусгай салбарын киноны баялагч сүлд буюу жүжигчин Алтан уяг орцлоо ингээд 2 хоногийн бие барилт эргээд уцлаан түр байж та.